хамгийн үнэтэй, хамгийн сайхан, хамгийн сайн материалаар гэхдээ суургүй байшин барьвал юу болох вэ? Хайрын лабораториос гэр бүл судлаач сэтгэл зүйч Бямбат тогтох ярьж байна. Манай улсад 15 орчим мянган гэр бүл нэг жилд гэрэлтэй батлуулж нөгөө талд 4-5 орчим мянган гэр бүл гэрэлтэй цуслуулдаг. Энэ бол зөвхөн аль байсны тоо. Олон улсын судалгаа жишгээр гэрэлтэй батлуулж байгаа, гэрэлтэй цуслуулж байгаа нэг хосын цаана 3-4, зарим судалгаан дээр 4-5 хосууд байна гэж үздэг. Хэрвээ энэ жишгээр харах юм бол манай тодорхой байгаа энэ тоо бүр 4-5 дахин, багаар бодоход 3-4 дахин өсөх нь ойлгомжтой. Тэгээ би танайг энэ тоогоор айлгах гэсэнгүй. Миний гол зорилго бол салтанд хүргээд байгаа энэ асуудлуудыг, тэр асуудлуудыг шийдэх арга замуудыг залуу асууддаа өгч чадвал энэ салтын тоог буруулахад нөлөө үзүүлж чадна гэж итгэж байна. Гэрлэхдээ эсвэл хамтарч амьдарч эхлэхдээ хүн бүхэн л сайн сайхан зүйлд итгэж найдаж өөрсдийн хэр чадлаар түүнийг барьж байгуулах гэж оролддог. Гэхдээ сайхан байшинг өөрийнхөө хамгийн сайхнаар төсөөлж бариад гэвч хожим нь ямар нэгэн байдлаар амьдралын жижиг сорилт орж ирэхэд тэр байшин нь нурчих харамсалтай тохиолдол олон харагдаж байна. Учир нь тэр байшинд суур буюу фундамент алга. Эсвэл байгаа нь хангалтгүй муухан суур байжээ гэж ойлгож болохоор байна. Би өөрийн ажлын 20 орчим жилийн туршлага судалгаанаас Монгол хүнд, Монгол гэр бүлд, Монгол залуучуудад илүү ойрхон, ойлгоход ойрхон, амархан байх үүднээс тулгын 3 чулуу гэдэг ийм ойлголтыг танд санал болгож байгаа. Энэ юу вэ гэхээр зэрэг нэгдүгээрт хосуудын харилцаа, хоёрдугаарт санхүүгийн харилцаа, гуравдугаарт хүүхэд хүмүүжлийн харилцаа. Энэ 3 харилцаан дээр хүчтэй байгаа хосууд амьдралд тохиолдож байгаа бусад асуудлуудыг даваад гарах дархлаатай болдог. Харин өдөр тутамдаа олон сайхан төслүүдийг хэрэгжүүлжээвч энэ 3 үндсэн харилцаан дээр учраа олоогүй хосууд бол хүнд цаг ирэхэд харилцаан шалгуурт нэлээд хүндхэн ордог байдал ажиглагддаг. Тэгэхээр би таныг нэн төрөнд амьдралд өөр хэнийгч юугч хань ижилтэйгээ дүүцэх хэмжээнд битгий авчирж үзээч гэж зөвлөмөр байгаа. Тэр бүхэл өөрийнхөө төрсэн аав ээж өр хүүхдээ хүртэл хүн бүрийн хүслийн жагсаалтыг угаасаа биелүүлж чадахгүй. Яагаад гэвэл хүний хүсэл хязгааргүй байдаг. Харин түүний оронд санхүүгийн нэгдмэл байдал, санхүүгийн тогтвортой байдал, өөрийн гэр бүлийн санхүүгийн бодлогыг гаргаач. Энэ нэгдмэл бодлого, энэ нэгдмэл байдал залуу гэр бүлүүдийг эрүүл, нэгдсэн ийм алсын хараа зорилготой болгодог байхгүй. Нөгөө талаар төлөвшил рүү хөтэлдэг. Санхүүгийн боловсролоо тогтмол сайжруулж, өөрсдийн үн цэнийг нэмж, арга зарчим, ойлголтоо нэгтгэхийг санхүүгийн энэ нэгдмэл байдал өөрөө шаардчихдаг учраас энэ гэр бүлд маш сайн үр дүнг өгдөг. Гуравдах нь хүүхэд хүмүүжлийн харилцаа. Өөрсдийгөө амьдралын хэв маяг, хүсэл зорилго, хэр хэмжээгээ ухамсарлж ойлгосон. Өөрөөр хэлбэл төлөвшсөн. Өөрсдөө хүмүүжсэн. Бие биенээрээ хүмүүжигдэж сурсан, сурж байгаа. Бие биенээрээ хүмүүжигдэхэд бэлэн байгаа. Дуртай байгаа. Засагдахад бэлэн байгаа ийм аав ээжүүд яг ийм үр хүүхдийг төрүүлж өсгөж чадна. Тэгэхээр маш энгийн ойлголт. Төмснөөс төмсөл гардаг, гүзээлзгнээс гүзээлзгэн л ургадаг шүү дээ. Хайрын лабораторийн өнөөдөр танд хүргэх гол мессеж энэ байлаа. Хан туурга,
дээвэрт сонгох нь сайн байхаас гадна суурн хүчтэй байвал энэ байшин юу ч давж туулж чадах юм шүү. Дараагийн дугаарт би танд гэр бүлд заашгүй байх ёстой 4 харилцааг хэлж өгөх болно. Эргээд уулзцгаая.